хамгийн гол нь одоо бид нар ядахтаа энэ одоогийн ерөнхийлөгч тэр жил яагаад энэ утаагүй явуулж бид нар энэ ч одоо нэг их судалгаа тийм нэг гадаадын тусалцаа энэ төр авах юм биш шүү дээ. Тэрнийг ядахтаа тэр жил яаж бид нар уйлж вэ гэдгийг судлаад тэрнийг яралдаг хэрэгжүүлэх боломж байдаг юм уу? Эсвэл тэр үеийн одоо сайжруулсан төлш одоогийн төлш хоёулаа газар тэнгэр чиг ялгаатай болчихсон юм уу? Эсвэл хин нэгний бизнес яваад энэ үеинд тэгж асуусан. Тэгээд ч бас энэ одоо жил болгоно ингээд үүтэй яриад өвөл болгон суухад идэг. Ер нь энд ямар нэг саатлын хахуул ямар нэг саад бэрхжил тийм юм байгаа мó. Энэ бүгдийн ил гаргах. За 6 номер хариулъя. Авилгал байна уу? Өмнө нь болоод юм яагаад болохгүй байна вэ гэж тодруулж. За энэ нэгд өдөр Монгол Улсын ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгавар мөн 2 дахь өдрийн хуралдааны Улсын онцгой комиссиас өгсөн үүрэг даалгаврын дагуу бол тухайн үед хэрэгжүүлж исэн арга хэмжээг бол шатааралтаа бол хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн байгаа. Тийм болохоор бол нийслэлийн зүгээс за нийслэл нь бол дүүрэг хороотойгоо хамтраад бусад төрийн байгууллагуудтайгаа хамтраад бол тухайн үед хэрэгжүүлсэн хяналт шалгалтын ажлуудыг бол сэргээн бол явуулах бэлтгэл ажил хангаад явж байгаа. За нийслэл бол өөрийн зүгээс бол хяналт шалгалтын ажлыг бол аль 9 сард бол хийгдэж явсан. За одоо илүү өргөн хүрээтэй бөгөөд олон айлуудыг хамарсан, за мөн аж ахуйн нэгжүүдийг хамарсан хяналт шалгалтыг бол ингээд сайжруулсан. За мөн түүнийхээ хажуугаар бол ингээд соён гэгэрүүлсэн, дээрэс нь угаарталтын хийгээс ингээд урьдчилан сэргийлэх ажлууд ингээд давхар хийгдээд бол явах бэлтгэл ажлыг бол хангаа явж байна.